Хичээлийн танилцуулга. Хичээлийн сэдэв. Хий ба шингэнд дулааны энерги дамжих арга зам. Конвекц нь хий болон шингэн бодисын усалаар дамжин дулааны энерги зөөгдөх үзэгдэл. Хөнгөн бодис дээшээ өсөж, бүх төмгөнд бодис доошоо уснаар дулааны усгал үүсдэг. Энэ нь дулаан дамжуулалтаас ялгаатай нь бодисын механик хөдөлгөөнөөр дулаан зөөдөг. Энэ хичээлээр бид механик хөдөлгөөнөөр хий шингэний усгал буюу конвекцээр дулааны энерги зөөгдөх талаар амжилттай жишээ гаргаж зөөгдөж байгаа энерги талаар тайлбарлана. Дулаан дамжуулалт ба конвекц үзэгдлийн ялгаа ба уялдаа холбооны талаарх ойлголттой болж тэдгээрийн практик хэрэглээг хэлэлцэн. Хичээлийн зөөлтөг. Хий болон шингэн орчинд механик хөдөлгөөн буюу конвекцийн замаар дулааны энерги хэрхэн зөөгдөх болохыг амжилттай бодит жишээнүүдээр танин мэднэ. Дулаан дамжуулалт болон конвекц хоёрын хоорондын ялгаа болон уялдаа холбооны талаарх цогц сонирхолтой болох. Хичээлийн зорилт. Конвекцийн механизм болон дулаан дамжуулалттай хасуулсан онцлог шинж чанарыг ойлгож танин мэдэх. Орчин тойрныхоо үзэгдлүүдээс халуун цай, захиргаан гадаагуур, царгих үүсэх, усны буслах, конвекцийн үйл явцыг ялгаж таних, тэдгээрийг үүсгэх шалтгаан, явц, үр дагаврын шинжлэх чадвартай болох. Гэрийн халаалт, хоол хийх, цаг агааны үзэгдэл зэрэг өдөр тутмын нөхцөл байдалд конвекц болон дулаан дамжуулалтын зарчмыг ашиглан илүү үр дүнтэй шийдэл гаргах. Хичээлийн хөдөлгөөн. Цорох бичиг, дэвтэр, баллуур, хандаа, бол, тодорхойлогч, бүр, усгал. Захиргаан усгал гэдэг нь захиргаан цэнэг тэсгүүд хөвчлэн электрон, дамжуулагч металлаар дамжих усгалыг хэлнэ. Ампер нэг А1-ээр хэмжигддэг захиргаан хэслүүд ажиллахад шаардлагатай энерги. Хий материйн нэг төлөв байдал хийн молекулууд маш их зайд тавтан хоорондоо сууд холбоотой байдаг. Агуулгачийн хэлбэрийг авч бүх зайг өөрөгдөх жишээ нь агаар, ус төрөгч, хүчит төрөгч. Шингэн материйн өөр нэг төлөв байдал молекулууд хий шиг сууд холбоотой болгож илүү ойр байлдаг. Усдаг шинж чанартай агуулгачийн хэлбэрийг авдаг жишээ нь устос спирт. Нэгж эслэг хүнд ногдох массыг илэрхийлдэг. Дулаан зөвлөлт. Дулаан энергийн нэг биеэс нөгөө рүү шилжих үйл явц. Бүх хүртэн бидний конвекцийн механизмыг тайлбарлаж, дулаан дамжуулалттай хасвал танин мэднэ. Чадна. Амжилт дэх конвекцийн жишээнүүдийг таньж, энергийн туршилтаар конвекцийн усгалыг харуулж чаддаг болно. Хэрэглэн. Байгальдах болон хүний үйл ажиллагаанд дулаан зөвлөлтийн үзэгдлүүдийг ажиглах хэрэглэн.